Одоо бэлэн болгоод танилцуулах гэж байгаа эрүүл мэндийн хөгжлийн төвийн солон түүний дотор эрүүл мэндийн яамд одоо нэлээд жилийн юм 17 жилийн одоо энэ номыг гаргаж байсан бас энэ газар. 16-нд Монгол Улсын их хурлын тогтоолоор батлагдсан Монгол Улсын тохиолдолд юу байдаг ч юм уу гэж би бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тэр нөгөө танах анализ хийж байгаа баг бүрт болно. Ер нь бол би төлөвлөж байгаа 2017 онд бол энэ онд бол 2017 гарсаар хөтөлбөрүүдийн үзүүлэлтүүдийг бас авчруулж энэ ондоо оруулж өгч байгаа юм. Бас их ач холбогдол. Тэгэхээр одоо хөөрчгүй юм хэлбэл халдвар төвчний хэмжээний хүмүүсийн хөтөлбөрийн үзүүлэлтүүдийг энэ хэвлэлээд гарч байгаа энэ ном бол бидний манай салбарын хувьд албан ёсны статистик энэ бол бас их хариуцлагатай. Тэгээд маш их мөрөх хөдөлмөр шаардсан тийм одоо ажил байдаг. Тэгээ ийм нэмж бас оруулахаар төлөвлөж эхнээсээ одоо тоо мэдээгээ авч цуглуулж ингэж явж байгаа. Тэгээд бас дэлхийн эрүүл мэндийн байгууллага итгэж одоо ингэж гаргаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маань бол одоо доктортой хөгжлийн үзүүлэлт 3,119,900 орж нэмэгдсэн байна. Ийд хүн амын 68.9% нь өсөлтөөр насаж байгаа энэ тоо хэвээр ингэж гарсан байна. За 2016 онд бол улсын хэмжээнд 77,803 хүүхэд 2 илрээс 27 3 илрээс өсжээ гэсэн сайхан мэдээ байна. Энэ бол Монгол улсын одоо давхарсан тоогоор 2749 хүн бол нэгэн төсөнд үйлчлэгээд гарч байгаа юм байна. Номын маань дэлхийг мэдхэн ирсэн та бүхэн энэ номыг хэвлэх одоо маш их юм нөр хөлбөрөөр гаргасан танилцуулга гэхээс өмнө эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллийн технологийн албанаас ямар бид жил бүр бодит тоо мэдээллийн 4 бот номыг хэвлэн хүргэдэг байгаа. За энэ 4 бот ном маань ерөнхийдөө бол 2016 оны эрүүл мэндийн үзүүлэлт номоо өнөөдөр гаргаад танилцуулаад явж байгаа. Энэ үзүүлэлтийн номыг бол ерөнхийдөө манайх 1996 оноос гаргаж ирсэн. 2011 оноос эхлээд англи монгол хэлээр гаргаад жил болгон ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэл хэрэглэгчдэд бол энэ төлбөр өгдөг гэж явдгийн. Тэгээд манай албан ёсны вебсайт эрүүл мэндийн хөгжлийн төвийн вебсайтн дээр байрлуулчихсан байгаа. Тэндээс бол сарын шуурхай мэдээлэл, удирдлагын мэдээлэл, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг татаад статистик мэдээллүүдийг бол авч явж болно. Ерөнхийдөө энэ үзүүлэлт маань болохоор хүн амын ерөнхийдөө Монгол улсын хүн амын үзүүлэлтүүд, доктортой хөгжлийн өмнө нь одоо мянганы хөгжлийн зарилтын үзүүлэлтүүд гэж гардаг байсан. Доктортой хөгжлийн үзүүлэлтүүдийг энэ жил бол гаргаснаар онцлог байгаа. Тэгээ хүн амын өвчлөл, нас баралт, төрөлтийн мэдээлэл, тэгээ эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээллүүдийг бол тэр үзүүлэлтүүд дээр гаргацдаг байгаа. Тэгээд өвчлөлийн мэдээллийг ерөнхийдөө онцлож асууж байгаа юм нь болохоор ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд бол хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд бол тэргүүлэх таван шалтгаанд бол амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, хоол уусруулах мэдрэлийн тогтолцоо, тэгээд ослын эмнэлгийн өвчлүүд ерөнхийдөө тэргүүлэх таван шалтгаан болоо явчихж байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө өвчлөлийн мэдээлэлд бол жилдээ бол 10,000 хүн ам тутамд амьсгалын тогтолцооны өвчин 1647 гэж энэ жилийн үзүүлэлтүүдээр гарсан байгаа. Статистик мэдээллийн технологийн албан бол яг албан ёсоор бүртгэгдсэн статистик мэдээллийг хүн амын өвчлөл тэгдлийн статистик мэдээллийг бол гаргаад мэдээлж байгаа. Үүний дагуу бол ерөнхийдөө бол жил болгон гаргаж ингэж мэдээлэл хэрэглэгчдэд хүргээд байгаа шалтгаан нь бол ерөнхийдөө бол мэдээлэл хэрэглэгчид болон яг нөгөө бодлого боловсруулж байгаа түвшний хүмүүсийг мэдээлэлээр хангаад ажиллаад явж байгаа. Үүний дагуу бол маань эрүүл мэндийн яам юмас бол яг нөгөө бодлогын түвшинд одоо яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэг дэлгэр нь хангаа явчихж байгаа болохоор энэ болохоор нэлээд чухал